Экс ерөнхий сайд Лувсан намсран оюун эрдэнэ. Тэрээр засгийн эрх барих хугацаанд алсын хараа 14 мега төсөл гэх мэт гоё ганган нэрсээр халуурчлан Монгол улсын түүхэнд хамгийн өндөр төсөв буюу 125 их 80 төгрөгийг зарцуулжээ. Энэ хугацаанд эрчим хүч, эмнэлэг, боловсрол, хөдөө аж ахуйгээд энэ шаардлагатай нэг ч суурь салбар хөгжсөнгүй. Хүнд хэрэгтэй нэг ч бүтээн байгуулалт хийсэнгүй. Эсвэргээр татвар нэмэгдэж, төрийн дамжигсж, бизнесүүд дампуурч, ард иргэд улам бүр туйлдан, багш, ажилчид, ахмадууд цалин тэтгэврээ гордож, төрийн ордны гадаа жагсаал суулт тасархаа боллоо. Төрийн хэрэг хувийн компанийн бодлого болж, төсвийн хөрөнгө ах дүүс, найз нөхөд, аав хүүхийн танзагдал болжээ. Сая тэрбумаар тоологддог хулгай их 80-д хүртлээр томорч, баялагын хулгай мега түвшинд хүрчээ. Лувсан намсран оюун эрдэнэд холбогдох нийтэд ил болж баримтаар ажиллагдсан 14 мега хулгай. 125 их 80-ийн үрлэгэн төсөв. 4 жилийн хугацаанд Монгол улсын түүхэнд байгаагүй их хэмжээний төсвийг зарцуулсан ч эрчим хүч, эмнэлэг, боловсрол, хөдөө аж ахуйгээд нэг ч суурь салбарыг өөдөн татаж чадсангүй. Эсвэргээр нь авилгад улам бүр цэцгэлж Монгол улс олон улсын авилгын индексээр 10 байр ухарлаа. 2. 9.280-ийн төсвийн зөрчил. 2024 оны засгийн газрын төсөвтөг хийсэн аудитын шалгалтаар тухайн оны төсвийн 3.1 буюу 9.280 төгрөгийн төсвийн зөрчил илэрсэн нь төсвийн хулгай гарч ард түмний боломжийг хулгайлсан нь илчлэгдлээ. 3. Рио Тинто 20 саяын нууц гэрээ. Рио Тинто компанитай нууц гэрээ байгуулж 20 сая ам доллар авчээ. Үүнээс 1.9 сая ам долларыг ихтэл Монгол хаан жүжигийг сурталчлах нэрээр Их Британи улсад бүртгэлтэй шинээр байгуулагдсан компани руу шилжүүлж мөнгө угаасан байна. 4. Харьбиний гэрээ. 5 толгой гашуун сухад төмөр замаар нүүрс гаргах бүгд найрамдах хятад ард улстай хийсэн хоёр улсын засгийн газар хоорондын гэрээг байгуулахад илт хямд үн тогтоож Монгол улсад 10 тэрбум ам доллар буюу 35 их 80 төгрөгийн хохирлолтой гэрээг байгуулсан. Гэрээ байгуулахад их хэмжээний авилгал авсан байх нөхцөл тогтоогдсон талаар экс ерөнхийлөгч энх хоёр удаа нийтэд мэдгдлээ. 5. Гэрээг тааврын дээрэм. Оюун эрдэнэ болон түүний ах Баатар нарын эзэмшдэг Хэро компани гэрээг тааврын 15 давхрын офисын барилгыг авахдаа эрх мэдэл албан тушаал ашиглан үндсэн эзэмшигчийн дарамтлан дээрэндж явсныг хууль зүйн сайд энх хоёр баримтаар илчилж хэвлэлээр мэдээллээ. Мөн хохирогч болох анхны эзэмшигч дүүрэн дээрэндүүлсэн болохоо батлаж хэвлэлд мэдээлэл өглөө. 6. Британийн нууц гэрээ. Оюун толгойн бүтээн байгуулалтын зардал 2 тэрбум доллараар хэтэрсэнтэй холбогдуулан шүүгдүүлсэн Ирландын иргэн Ричард Боули, Маурис Даффи нарын гаргасан мэдээлэл түүнд дурддагдсан нэр бүхий Монгол улсын төрийн өндөр албан тушаалтнуудын талаар өгсөн сөрөг мэдээллүүдийг устгуулах нууц гэрээ байгуулж 2.3 тэрбум төгрөгийн хулгайгаа нуух зорилгоор зарцуулсан нь илчлэгдлээ. 7. 3.8 сая тонн нүүрсний гэрээ. Эрх мэдэл албан тушаалаа ургуулan ашиглаж хуурай төв хамар бүхий итгээд бат сүрэнгийн компанид 3.8 сая тонн нүүрс хөнгөлтөө үнээр нийлүүлэх гэрээг хийж өгсөн. Зах зээлийн ганшаар тус гэрээ 20-28 сая ам долларын цэвэр ашиг хийх боломжтой. 8. Амдлалын хөшөө. Өнөөхөл хуурай төв бат сүрэнгийн хол санаа компанид Хинти аймгийн амдлалын хөшөө зохицолгорын 1.9 тэрбум төгрөгийн төсөв төрдөгтэй барилгын ажлыг өрсөлдөгчгүйгээр тендерт ядуулж өгсөн байна. Хол санаа компани барилгын чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаг болно. 9. Нүүрсний автогэрээ. Оюун эрдэнэд 2019 оноос засгийн газрын хэрэглэх газрын дарга 2021 оноос ерөнхий сайд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ. Эрдэнэс томтлогоо компанийн үйл ажиллагаа засгийн газрын хэрэглэх газрын даргын шууд харьяанд байдаг. Үүнээс харахад 2019 оноос хойш үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр нууцад авсан бодог групп болон бусад томоохон өвдө гэрээнүүд нүүрсний хулгайн зохион байгуулагчдын нэг нь оюун эрдэнэ өөрөө байсан нь ээлжлэгдэж байна. 10. Eco Smart Trans компани.
эрх мэдэл албан тушаалаа ашиглан концессийн хууль зөрчин өөрийн хамаарал бүхий Эко Смарт Транс компанид хэлийн зурвас дагуу 66 гадалбайг хууль зөрчин хугацаагүйгээр олгож 155 дугаар тогтоол гарган жолоочгүй Чингэрэг тээврийн хэрэгсэл гаргах терминалын зөвшөөрөл олгож нүрс зөөх эрх олгож их хэмжээний ашигласан. 11 19 км авто зам. Эко Смарт Транс компанид цагаан хадага шүнсхуа чиглэлийн 19 км авто замыг давуу эрх олгож өнөөдрийн байдлаар хууль бус үйл ажиллагаагаар 95.7 тэрбум төгрөгийн ашиг олоод байгааг хууль зүйн сайд баримтаар илчиллээ. 12 ашигт малтмалын 54 лиценз. Бомбыг хөгжүүлнэ, эдийн засгийг дэмжинэ гэх нэрээр халахвчлан үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хэлийн зурвас, улсын хилээс 1.9-өөс 2.5 км-ийн зайд байрлалтай нийт 10 байршилд 34,227 га талбай бүхий ашигт малтмалын хайгуул ашиглалтын 54 лицензийг хууль зөрчин бусдад олгосон ээлжлэгдлээ. 13 50 давхар тансаг офис. Оюун эрдэнэ Ах Баатар зөвлөх Амундра нараар дамжуулж хотын төвд Эко таврын хажууд 50 давхар шилэн офис бариулж байна. Ийм хэмжээний барилга багада 60-80 тэрбум төгрөгийн өртөгтэй. Медиа салбараас өөр бизнес үгэгддэг оюун эрдэнэ Ах Баатар нар улс төр нүүрснээс угаасан их хэмжээний мөнгөө ийхүү барилга байшин болгож мөнгө угааж байна. 14 Хүүбэрийн мега тансаглал. Оюун эрдэнийн хүү Тэмүүлэн сүүлбэлсгүйгээ 300 сая төгрөгөөр эрхлүүлж үнэтэй машин брэнд гоёлоор болж нисдэг дэрэг хөлбөлөн амралт шоу хийдэг баримтууд ил болж тус мөнгө ямар их сурвалжаас бий болсон талаар нийгэмд шууган дэрсэн. Улмаар орлогоо нотолж чадаагүй оюун эрдэнэ намын дарга ерөнхий сайдаасаа огцорлоо. Энэ мэтчлэн баримтаар нотлогдсон гэвч хохирогчтой олон их найдын мега төвчний хулгай нийтэд ил болоод байхад оюун эрдэнэд хариуцлага тооцох төр засаг хууль хяналт гэж байдаг бололтой.